төрийн доктор Нямсүрэн нарын одоо эхний тандсан судалгаагаар монголчуудын төрийн учирхайн өвчлөлт 35 наснаас доош болчихлоо дундад настай. Нэгдүгээр одоогоос 10 жилийн өмнө төрийн учирхайн тэр тасагт хэнийг үзүүлдэгээс биднээс өгцүүлээд үзүүлдэг байсан. Мөн үү? Тэгсэн чинь 35-аас доош болчихлоо. Янтараа хөдөө танаа одоо тэр хөдөөний хүүхдүүд байгаа бах тийм ээ. Хөдөө төөж хүүхдүүд байгаа. Таасаа дотор боддоо яг 35 6 насны одоо залуухан хоёр одоо хосоо шүү дээ. Тэднээс нь хэдэн хүүхэдтэй байгаа вэ? Төрөөс хав байна уу? За та хавтаж аваад. Нийтлэгөө төрөөс том одоо байна тийм ээ. Нийтлэг за 2-оос 3. За 2-оос 3. Тэгвэл жам цагшийн үеийнхэн бидний үеийнхэн хэдэн хүүхдтэй байсан? 12. Энэ миний үг шүү. Энэ урьдчилсан байдлаар авсан судалгаагаар монголчууд мөрөөхөө байсан. Өдөрт бүгд мэсгэлтэй одоо таасан өдөө очоод энэ октод өдөр бүгд мэсгэл байгаа гэх юм тийм ээ. Нөгөө модон нэмээд давхаж дөрөөлөхөө байцсан хамгийн аюул нь. Тэгэхээр энэ эрүүл мэнд юм аа. Магадгүй цаашаа нөхөн хүчний асуудал яригдах юм тийм ээ. Нөхөн хүчний асуудал нүүдэлчтэй. Юу нэгээс соёлоо гээгч бүрийн нүүхэн болоо явчихна. За тэгвэл дөрөөлсөн хүний өндрийн хэмжээ нь хэдтэй байх вэ? Хаана байх вэ? Дөрөөлсөн мөртөө байгаа шүү дээ. Миний анзаараа байх уу? Нэс дэшээ. Энэ мөрний өндрийг ярьж шүү дээ, тийм ээ? За яагаад машин бариад ямар ч том зүйл сууж байгаа хүнээс өндөр тийм ээ ямар ч явган хөхд мороо цаагаар толгой бодцоо. Тэгэхээр тэр хүн ер нь юугаар амсаж явдаг юм бол ямар агаар ямар зэрэг агаар надад ч ингэж байна шүү дээ. Нөгөө өрөөс хамаасаа хөхтөд хөдөж явж байгаа шүү дээ. Өргөж явж байгаа шүү дээ. Нөхөр одоо хотын утаанд бол те бидүүл араагүй одоо утаан хүмүүс түүгээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн ер нь ямар агаараар хэмсэлж байгаа бол тэнд байгаа би нэг урд соёлыг дайрч байгаа юм шүү дээ юу. Тэр нэг болж байгаа хүн бичгийн шинэ дээр сууж байгаа бид явган алхаж байгаа бид ямар агаараар хэмсэлдэг юм бэ? Тэгэхээр энэ монголчуудын тэр эрүүл сарвал маш цөөхөн хэмнээсээ маш тийм эрчимтэй маш оюунлаг тэр альва энэ учир зүйг маш амархан олдог. За бүр давах юм бол нөгөө соёлуудад очоод нөгөө соёлын харилцаанд орохоор маш амархан дасан зохицдог. Америкт очоод яг Америк юм шиг, Германд очоод Герман шиг, Хятад юм шиг. Тэр монгол хүний тэр оюуны юм бол яалчгүй морины соёлтой холбоотой юм шиг. Морины соёлтой. Энэ эрүүл сарвал тэр цөөхөн шүү дээ. Сарвал нутагт ийм учраас тэр дөрөөсний түүхэн ач холбогдол гэдэг дээр хүүхэд чинь асуул, шав чинь асуул ийм учиртай юм аа. Энэ машины чинь байхаас өмнө хүн төрлөختөн тэр тундаа монголчууд хамгийн дөрөөс юм аа. Тэгээд тэр хол явсан юм. Одоо ингэж бодож байгаа байхгүй. Улаанбаатараас хавтаа ороход ховд ороход зур хамж авч ямар одоо явах юм бэ гэдэг шүү дээ. Тэгээд тэнд яаж очижсэн бэ гэдэг. Тэр Герман тийм ээ. Тэр Англи, Америк, тэр дундад Аз одоо бид мөртөө яваад ирсэн шүү дээ. Явган хүн хаа. Тийм ээ. Тэгэхээр энэний түүхэн бөгөөд үнэт зүйл энтэй байдгийг
мөн чанар нь ийм гэдгийг л одоо 2-3 хаан жишээн дээр тав хүндээ ойлгох гэдэг юм л да. Тэр хазаар нөгөө хичээлдээ ингэсэн шүү дээ. Тэр ноктор ямар би одоо дээрээ мэдэхгүй чи тийм ээ. Ихтэй хүмүүс одоо смайлд одоо юу гар байдаг тийм ээ. Тэрээс үлдээ эндний мэйг амгаа гэдэг нь хийгээ. Бүр дураараа зогсоогоо чирээ үнгээ тэгээд энэ зайлшгүй тэр нөгөө юуны чинь хөгжлийг явцад. За хотморны сэдвээр ганцхан ярьчих. Ганцхан хотморны сэдв. Өнөөдөр хотмор хүүхдээр унуулах, эсунуулах, таабар зарим нь одоо амсануу гэдэг одоо гэртээ зодох чоо тийм ээ. Хаврын тэргээс гарсан мөр урдж байгаа шүү дээ. Тэргүүд нь өвөл мөр урдлаа гэдэг өвөл хоёроо энд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд үүрэгтэй байгаа. Буруу талаас нь ингэснээр энэ соёл руугаа эргээд тарьж байгаа мэдээж хүүхдийн эрх шгийг хамгаалдаггүй Монгол уяаж Монгол хүн байдаггүй юм. Одоо хаач энэ мөрөмжөөс өгдөг. Одоо энэ нөгөө ямараас ингээд би бүхэл бүтэн сургалтын давтараа тухайд аваад ярьчихсан. Нөгөө нүүдлийн мөртөс хэдий чинь нэг хэсэг. Сургалтын бүхэл бүтэн тогтолцоо. Яг үхээр нөгөө жоохон хүүхд нь аваад дуурай. Одоо ингээд манайхны хүүхдүүд яг машин дэвлэх гэдэг юм ангас өгөө. Хотод бол бидэнд бол тийм ээ. А нөгөө нөхөр чи яг нөөцтэй хүүхд. Аав мармаа тахынгууд мод унаад авчихсан тийм. Нэг юм унаад ба штэ. Тэнгүүдээ нөгөө шилбүрээ унаад аав нөртөө ирэнгүүд нь нөгөө мөч жоохон хөдөлж чи өөдөөс нь хүрээд очино доо. Тэгэхээр наам барьж аваад өөрийнхөө унжсан мөрөндөө өргөд тавиад түшиж аваад нөгөө айцыг гаргачих штэ. Яг тэгээд тавингууд нөгөө нөхөр чинь хоёр хөл дээрээ байж байгаа шүү тэнцвэр явж байгаа нөхөр шүү дээ. Шаахан хөтлөөд алсан гол алхахгүй юу? Манай хүн дөрвөн хөлтэй. Тийм юм дээр тэнцвэрийн аппаратны команд очдог гинэ. Өдөөс эхлээд морин дээр тавихад тэр тэнцвэрийн аппарат нь тэгээд ажиллаад хэлдэг. Нөгөө жоохон мөхтэй чинь дөрвөн хөлтэй юм дээр гэж шаад өөр болоо. Тэгээ манай Бүрэгчбаатрын тэр сансрын эсгийн туршилтанд орохдоо тэр тэнцвэрийн аппарат нь бүр гайхалтай сайн байсан гэж Монгол хүчнээс мөрөс хүчнээс тэнцвэрийн аппарат. За тэгээд нөгөө гэж айц гаргачлаа. Өөхтэй. За нөгөө хүч 5-6 хүрнээдээ. Тэгэхээр нөгөө нохоо мөрөөнуудаад аав хөтлөө юу. Тустай хараа хилтэн байгаас орчод түшээд авна. За тэгээ ахаад тэр уяа хот тойруулна нөхөр чинь. Сургал өөрөөс хотдоод байгаа үс тийм ээ. Нөхөр сураад дадлалаа тэнцвэрээ олцсон тийм ээ. За тэгээд 7-6 гол нөгөөгийн чинь бас зүгээр том адуу мөхгүй. Даагнаас болоод хөдөггүй. Даагнаас болоод хөдөггүй. Болж хөдөг гэж. Дааг ойрхон намхан. Зөөлхөн. Тийм ээ. Дааг эндээс олж том адуу дээрээс олж хоёр ялгаатай байсан өндөр. Тэгэхээр нөгөө даагач нь болоод хураг тоглох руу явуулдаг. Тэрний явахаар хураг тоглох хүний нүдэнд харагддаг байхгүй юу? Бусдын хараа хэмжтэн дор. Явуулж шүү чинь. Хаач авах холтон тийм ээ. Харин нэлээд сайн онц орсны дараа гүвэний цаад руу орсон хол руу богино хөлийн молоо. Тэгээ харин арай гайгуугаар тэрэн дотроос овсготойгоор хурдмаар. За хурдмаар нөгөө аавгаа тусдаа тэгээ явна. Энийг үнэн. Ахаад аавна нөгөөч бас. Настасаар нөө за 90 цент төгрөг энийг адуутайгаар онцолт нууруулна бөгөөд мөрөө төгс эзэмшин 80 дайнд явна тийм ээ. Тэгж явж хамгийн сүүлд нөгөө нөхөр цагаандлаа бол ан хон сурсан муу номхон мөрөө унаад өвгөн хонь ирж. Мөн үү? Настаа төгсөр болохгүй. Тэгэхээр монголчуудын мартны соёл бол ганцхан хурдан мороор өнөдөр төсөөж хараад энэг зэрлэг зугаа сэнгэлгээд нөө үндсэн үнэт зүйлийг нь бас өрхөгдүүлэх гээд ингээд болоомаа. Тэгэхээр монгол хүний амьдрал одоо энэ дотроо одоо морины зооноор гарч үзээгүй хүн нэгч байхгүй. Ямар нэгэн байдлаар монгол хүн морин дээр гарч үзсэн байдаг. Үзсэн.
Тэгэхээр Монгол хүний амьдрал тэр соёл дотор байдаг юм аа. Энэ бол одоо нэг зүйл маань юм шүү гэж. За ном сум маань бол харин жаахан